Сар бүр хуралддаг удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр аймгийн Азаг даргын тамгын газрын хурлын дахимд 15 цагт 74.33% эрсдэлтэйгээр эхэлсэн юм а. Энэ сараас эхлэн багийн засаг дарганараас санал авч иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу удирдах ажилтны зөвлөгөөн дээр мэдээлэл хийж байгаа. Энэ дагуу өнөөдөр Дархан улс сууг орон нутгийн өмчт үйлдвэрийн газар, Дархан далайны сүлжээ орон нутгийн өмчт үйлдвэрийн газар, хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэг нийтийн аж ахуй үйлчилгээний газраас өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлгналаа. 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 20-ны хооронд нийтдээ 32 удаа цас орсон бөгөөд Үгсүүр, Зам, Уул, Зур, Төв замуудад нийтдээ 35 тонн давс, 70 тонн хайрга, 7 тонн цас хайлуулах бодис цацаж, зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлсэн ажлыг нийт аж ахуй үйлчилгээний газрынхан хийжээ. Дөрвөн газраас мэдээлэл хийсний дараагаар аймгийн Азаг даргын тамгын газрын дарга Игэнхбат нийт удирдлагуудад үүрэг даалгаврыг өглөө. Мэдээлэл хийж байгаа удирдлагууд мэдээлэлээ тодорхой, богино, оновчтойгоор бэлтгэн мэдээлэх, эх 7 хоногт хийх ажлын төлөвлөгөөгөө аймгийн Азаг даргын тамгын газарт ирүүлэх, боловсролын салбарынхан аймгийн Азаг даргын 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчлах үүднээс сурагчдын дунд эссе бичлэгэн уралдаан зарлах байдлаар иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй хэллээ. Мөн аймгийн Азаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Гамболд үүрэг даалгавар өгсөн юм а. Зарын чанартай хэлэхэд маргааш 11 цагаас энэ зааланд манай аймгийн Хөдөлмөрийн Баатар авиатуудыг хүндэтгэл үзүүлнэ. 11 цагаас тийм ээ. Хөдөлмөрийн Баатар авиатууд төрийн сойрхолт. За энэ хүмүүстэй бас та бүгд таньдаг мэддэг хүн байвал бас зар хүргээрээ ялангуяа манай сумдууд. За маргааш 13 цагт Залуучууд театрын их танхимд шагнал гардуул хүндэтгэлийн арга хэмжээ явагдана. За дараа нь 15 цагаас спортын ордонд сар шинийн баяр сурвалжсан үндэсний өвчин барилдаантай. За энэ барилдаан бол 3 цагаас тийм ээ. Шинийн нэгнийхээ өглөө 9 цаг 30 минутанд аймгийн тамгын газрын энэ хүндэтгэлийн гэрт манай төрийн байгууллагын удирдлагууд иргэдийн хурлын төлөөлөгч тийм ээ 9:30-д нэгдсэн төрийн золголт хийдэг. Энэ бол 9:30-д болно. Шинийн нэгний өглөө 9 цаг 30 минутанд энэ тамгын газрын хашаанд байдаг хүндэтгэлийн гэрт болно. За ингээд шинийн 4-нд ажил цуглана. Шинийн 4-нд ажил цуглаад 11 цагаас хараахийн энэ дараагийн эцэг даржилт хийдэд мандал өргөх ийм асуулын ажиллагаа жил бүр болдог уламжил ёсоор энэ ажиллагаа болно. Бас энэ ажиллагаа та бүгдийг бас урьж байна. Цагаан сартай холбоотой хариуцлага жижүүр аймаг дээр ажиллаж байгаа. Хариуцлага жижүүр хуваар гаргасан. Бас чамгүй олон хоног амарна. Тэгэхээр байгууллагууд өөрсдөө бас одоо байгууллага дээр бас жижүүр хуваар гаргаарай. Ялангуяа манай эрчим хүч дэд үтсийн байгууллагууд онцгой анхаараарай. Сумдууд нөгөө уурын суухууд, за манай энэ эрчим хүчний байгууллагууд нөгөө нөөцний нөөц тийм ээ бүрдүүлэх ажилдаа анхаармаар байна. Шарангуулын уурхайн чинь ачих механизм болохгүй гэсэн байх тийм ээ. Тэгэхээр одоо энэ амралтын өдрүүдээр хариуцлага алдаж янз бүрийн одоо асуудал үүсгүй, үүнээс өрсөн сэргийлэх чиглэлээр манай бүх байгууллагын дарга анхаарнаа. Дээр нь аймгийн удирдлагуудыг бол ер нь энэ сар шинийн баярын өдрүүдээр бол утсаа нээлттэй байлга гэдэг өөрөг чиглэл өгж байгаа. Бүх хэлцийн дарга нар, тамгын дарга, орлогч нар тий. Тэгэхээр манай эрчим хүчний байгууллагын дарга удирдлагууд бас одоо утас өсөө нээлттэй байлгаж байнгын амьд харьцаатай байна шүү. Таг чиг хаана явсан мэддэхгүй ингээд асуудал гардаг. Холбоо барихлаар дархан байгаа байх нь мэддэхгүй тийм ээ. За ийш тийш мэдээж явах л баг. Хаашаа хэдийд явахаа хэзээ ирэхээ бас мэдэгдэж баймаар байна шүү. Энийг хэлье. Яг сар шинийн өдөр, шинийн нэгний өдөр бол манай дархан элит хөгжил тийм ээ. Төгөөс автобусаа иргэддээ зориулж үнэгүй үйлчлэгээ үзүүлнэ. Тэднийхээс манайхаас. Тийм, манайхаа яг зүгээр нөхөө олгорын аймаг өгж байгаа гэсэн хэдэж тэднийх бас хэмжээний хамтраад автобус үнэгүй зорчноо шинийн нэгний өдөр энийг бас иргэддээ та бүгд дамжуулж хэлээрэ гэж хэлье. Та бүгдээрээ сар шиндээ сайхан шиндээрэ. Бичин жилийн отхон удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр боллоо. Манай аймаг 2016 оны төсвөө 5.2%-аар дагуулan биелэлж 5 хушуу малаа 5 төрлөөр өсгөж чадсан байна. Алтан унжлах хэмээх гал дахиад жилдээ илүү их амжилтыг гаргаж ол зомыг ихтэй байхын үлцэтэй өрөөлөөр энэ удаагийн зөвлөгөөн өндөрлөлөө.